яг хичээлээс өмнө тий одоо Сүүлд яг чонод дээр орохоос өмнө бүгдийн даяардаг. би юу ярьлаа анх хоёр гэд хүүхдийг тий канистр зарж исэн. Ярьсан тий. Тэгээ хэсэг заргасан гэдэг дагуул явуулахад тий анх хоёр тий ер нь тэр үеэс эхэлсэн л дээ тий чоноо хүүхдүүдийн сэдв гэх юм уу яг сэдв гэж бодохгүй шүү дээ. Тэгэл яагаад чинь тийм зураг зурмаарсан юм. Яагаад юм яг нийгэм рүү хандхаасаа илүү хүний дотор руу хандсан баг л та. Яагаад бол тухай тэгж харагдаж байгаа боловч ер нь хүн одоо юуны төлөө ингэж ирсэн зүгээр л ингэж ядуу зовлонд ингэж амьдрал бол миний үе гэдэг өөрөө социализм үед яг юм ядуурл байгаагүй болохоор яг тийм юм шинэ үе ирэхлээр бас энэ чи шилжилтийн үе шүү дээ. Тэр нь бол магадгүй надад аимшигтай санагдаж ирсэн юм. Дотор нэ эвгүй санагдаж ирсэн л да. Ямар үе ирж байгаа юм. Яагаад гинт хүүхдүүд удамжинд гарцсан хүмүүс яагаад ингэж ядуурсан. Яагаад ийм олон архичд байгаа юм. Яагаад юу нийгэм болчихоо гэдэг юм би өөртөө тавьсан байна. Тэгж ихэлсэн байж магадгүй гэж би бодож байгаа. Зүгээр яг натурын хувьд бол яг хүүхэд зурхын хувьд бол би яагаад ч энэ тухайн үед бол Ариана маань төрсэн байсан тий би бол их сонин тийм яг жижигхэн жонон хүүхчиг санагддаг байсан байхгүй харж байгаа харц марцсан тий тэрийг би зүгээр хаяа Арианаг зурхтаа ингээд надад санаад орж төрж ирсэн. Тэгээ би хамгийн гол нь урд нь ч гэсэн үзчихсэн. Гэхдээ би бас графикийн мэрэгчлэлтэй болохоор би ер нь бол пастелээр зурвал яасан ч яагаад бол яг дам пастелийн үзэсгэлэн хийж гаргаж байгаагүй зураач нараас нэг яг таам. Тэгэхээр пастел гэдэг техникийг үзээд пастел гэдэг техникаар дангаараа ер нь үзэсгэлэнд бараг 50 гаруй ч юм уу 60 гаруй үзэсгэлэн одоо үзэсгэлэнгийн танхимд тийм олон ажил дам пастелээр хийвэл ямар байх вэ гэж бодсон байхгүй. Тэгэхээр надад идей санаа нь бол яг бол хүмүүс хэлэхдээ бол мэдээж пастел бол удахгүй. За сайн хадгалвал мэдээж 100 жил байгаа л баг. Гэхдээ ер нь бол хадгалагдахгүй тал шүү дээ. Хичнээн фиксатив цацсан ч гэсэн ер нь бол арилжих магадлал аюул ихтэй. Тэгээ надад тэр сонирн байгаагүй. Надад би пастел гэдэг юмар би тэр хүүхдүүдийн характер тэр байгаа дотоод чанар тий. Тэгээд яг тэр сэдв чонон хүүхэд гэдэг сэдв санаан дараа нь орж ирсэн боловч ер нь бол бохир даавны эзэд гэж нэрлэжсэн. Тэгээ яагаад бохир даавны эзэд гэдэг юм яг энэ ертөнцид бид нар ингээд бохир ирсэн ч гэсэн тий бохир гэдэг нь магадгүй бид нар бохир нөхцөлд ирж байгаа гэж магадгүй бид нар бохир бодолтой байж болно. Бид нар бохир юмд өсч төрөж болно. Тэгээ бидний дотор дандаа тэр чонон хүүхэд байдаг. Тэр онгон байгалаас хандсан. Магадгүй тэр ичи дэлхийг мартаагүй. Бүхэл бүтэн Тэнгэрийн мөн чанар нь тэд дотор байдаг байх гэсэн тэр санаа төрөд наанаа бид